Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий Жуделожи подкастын маань 65 дахь дугаар үгээр эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг Марла болон Миганаар хөтлөн явуулж байна. За тэгээ энэ удаагийн дугаараар ер нь практик дээр нэлийн түгээмэл тохиолддог нэгэн сонирхолтой кейс дээр одоо манай Марла кейсийг маань бэлтгэсэн байна. Тэгээд энэ хүү кейс маань бол ерөөхдөө банкус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан автомашинтай холбоотой татварыг ер нь банкус санхүүгийн байгууллага нь хариуцах юм уу? Дараад нь тэр одоо машина авч байгаа хүн нь төлөх үү гэдэгтэй холбоотой нэгэн сонирхолтой маргааныг бэлтгэсэн байна. За, сайн бацгаана уу? За, тийм тэр би энэ кейсийг нэлийн түгээмэл гардаг юм болов уу гэж бодоо шүүхийн шийдвэрүүд хайжсэн чинь гарч ирсэн гэх юм уу. Гэтэ яг энэ кейс нь бол нэлийн дээр үе одоо 21 он чинь дээр үе юу. 3 4 жилийн өмнө болохоор дээр үе л гэж бодоод байгаа шүү дээ. Яг нөгөө юуны хувьд ярих юм бол одоо хууль зүйн маргааны хувьд гэж Хувьд ярих ярих юм юм бол болсон бас арай нэлийн дээр дэлхийн үе дээр үедтэй тий. бахаа. Харин тийм аа. За, ер нь бол яг нөгөө банк бус санхүүгийн байгууллагаар зээлээр автомашин авах гэдгээр дээр ер нь айгүй ойлгомжтой байх гэж бодож байна. Гэтэ яг цаана нь яг одоо хэдэн гэрээ яаж байгуулагддаг талаар яг үндэ нарийн мэдээлэл болж байгаа юм байхгүй байна. Энэ маргааны хувьд гэх юм бол банк бус санхүүгийн байгууллага маань татварын улсын байцаагч нартай маргаж байгаа царгааны маргааныг бол сонгож авсан байгаа. Тэгэхээр гол агуулга нь яг юу гэж байгаа вэ гэх юм бол банк бус санхүүгийн байгууллагууд одоо ер нь түгээмэл автомашин авч байгаа одоо ялангуяа одоо иргэд түгээмэл автомашин авч байгаа нэг санхүүгийн үйлчилгээ за тэгээд нэг одоо хамгийн боломжит түгээмэл байгаа хувилбар нь гэх юм бол банк ус санхүүгийн байгууллагуудаас одоо хүүтэй зээл аваад тэр хүү зээлээрээ машин худалдаж авч байгаа. За зарим тохиолдолд бол энэгээ банк ус санхүүгийн байгууллагаа эхлээд зээлийн гэрээ байгуулад дараа нь фидуцийн гэрээ ч юм уу барьцааны гэрээ ч юм уу гэдэг одоо ялгаатай юмнууд байгаа байх гэж би бол бодож байна. За гэхдээ дийлэнх тохиолдолд бол би фидуцийн гэрээ байгуулах юм болов уу гэж бол бодсон. Шүүгэн шийдвэр одоо шүүж яхад гэх юм уу. За энийг яаж байгаа вэ гэх юм бол яг тэр одоо автомашин худалдаад байгаа этгээд нь банк ус санхүүгийн байгууллага нь өөрөө юм уу? Ард нь өөр нэг дилер байдаг хэсэг талаар бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ гол агуулга нь банк ус санхүүгийн байгууллагаас тухайн иргэнд зээл олгоод одоо мөнгө зээлээд за тэгээд тэр иргэн бол тэр зээлж байгаа мөнгөөр нь бол автомашин худалдаж авч байгаа бол гэсэн үг. За тэгэхээр нэг зээлийн гэрээний харилцаа бол энд байна. За үүний дараагаар яаж байгаа хэрэг одоо тухайн тэр банкны санхүүгийн байгууллагын түгээмэл хэрэгжилж байгаа буюу өргөн гүйцэтгэлийг хангуулахаар түгээмэл хэрэгжилж байгаа нэг арганы битүүцийн гэрээний одоо хэсэг байгаа даа гэсэн үг. За зарим тохиолдолд барьцааны гэрээ байгуулад барьцааны гэрээ байгуулад гэтээ тэр одоо автомашиных нь гэрчилгээн дээр тэр зээлж байгаа иргэн өөрөө гэрчлэгийг аваад тэгээд барьцааны гэрээ байгуулад ч юм уу ингээ явдаг байх. Зарим тохиолдолд битүүцийн гэрээ байгуулж байгаа нь яг банк бус санхүүгийн байгууллагатай арай ашигтай баталгаатай байдаг болохоор магадгүй энэ хамгийн түгээмэл хэрэглээтэй магадгүй гэж бодсон. За фидуцийн гэрээний агуулгын хувьд болохоор яг иргэний уйл заас өрийн үст хангуулах аргуудын нэг буюу гол агуулга нь гэрээ байгуулад фидуцийн гэрээ гэж одоо байгуулангуудаа тэр ерөөхдөө өмчлөх эрхийн үүрийн гүйцэтгэл хангуулах хугацаанд одоо тэр зээлдүүлж байгаа этгээдтэй хүчдэг гэсэн үг. Тэгэхээр энэ тохиол яаж байгаа хэрэг машины гэрчилгээ болбол банк ба санхүүгийн байгууллага одоо нэр дээр нь гараад ирдэг. Банк ба санхүүгийн байгууллага нөмчлөгчөө гэж энэ тохиол явж байгаа. За тэгээд тухайн иргэн зээлийг төлж дуустаад одоо тэрхүү машиныхаа гэрчлэгийг буюу өмчлөх хэрэгээ ингээд бичих цасны хувьд олж аваа тэгээ явж байгаа гэсэн үг ээ. Яг ба практикт байдаг нь бол тэг угаасаа машин аваад явж илээдэг. Одоо тэр нөгөө гэрчлэгэн дээрх нэр нь бол харахгүй банк санхүүгийн байгууллагууд яваад идэг штэ тий. За тэгэхээр ерөөдөө ийм одоо харилцаан дээрээ гэсэн үг ээ. За харин одоо ярьж байгаа нь болохоор ийм хүн одоо нэгэнд зээлээ тэр гэрчлэгээ банк ба санхүүгийн байгууллага дээр гарсан байгаа тэр машины одоо албан татвар төлнөд тэ жил болгон одоо жишээлбэл саяхан автомашины албан татвар нэмэгдчихлээ гэж бид ичээсээ 25 оноос хөдөлгөөд байгаа шүү дээ. Ер нь одоо өмнө нь одоо хэдий төлдөг гэсэн бол суудлын автомашины 50 мэдэн мянган төгрөг төлдөг байсан шууд 200 мянга болол жоохон дунд аврын джип мэпүүдэд нэг 80-д ч юм уу 90 төлдөг байсан шууд 300 400 болоод тогтсон нэмэгдсэн одоо ийм ер нь бол нэг автомашины татвар төлдөг тэр сенсив хүмүүст өгсөн жил болох шиг болсон. Тэнгүүт нь автомашины татварыг бол бид нэр адилхан л одоо хүйний орлогын татвар ачааны орлогын татвар гэдэг шиг жил болгон тогтмол төлдөг. Гэхдээ нэг удаа төлж байгаа ийм бол алтан татвар бол байгаад байгаа. За тэгээд энэ алтан татвартай холбоотой ийм кейсээ гэсэн үг байна. За тэгэхээр ерөөхдөө үйл баримт руу орох юм бол яг ойлгож авчих байхаа гэж бодож байна. За хэмжлэгчийн хувьсаа хэлсэнчлэнийг банк ба санхүүгийн байгууллага орж ирж байгаа. За тэгээд энэ А болон энэ ил гэдэг дахиад хоёр ХХК буюу нийт 3 компаниуд нь хэмжлэлийн хамт гаргаж явсан. За хариуцагчийн хувьд угаасаа энэ одоо улсын хоёр татварын байцаагч байгаа гэсэн үг. За энэ хэмжлэлийн шаардлагын хувьд юу байгаа вэ гэх юм бол 3 компани байгаа гэсэн шүү дээ тий. Ерөнхийдөө энэ тус
3 компани данс бүрээс нь татврын улсын байц агч нар шууд одоо татврын үр буюу нөгөө төлөөгүй байгаа татврын суудгал хийчихсэн. За яг энэ банк ба санхүүгийн байгууллагын данснаас нь бол 60 сая төгрөг, за энэ ХХК-гаас бол 30 сая төгрөг, энэ нийл ХХК-гаас 10 сая төгрөгийн шууд суудгал хийчихсэн. Миний ойлгосноор яг энэ 3 компани бол харилцаа холбоотой ийм 3 компани байна гэж би ойлгосон. Тэнгүүтээ нөгөө автомашинууд нь энэ 3 компани нэр дээр ингээд ялгаатай байдлаар хуваарлагдаад бүртгэгдчихсэн. За тэгээд нөгөө нэг татврын өрөө төлөөгүй учраас ингээ 3 компаниас ингээд тус тус тухайн дансанд нь байсан ингээ хэмжээгээр нийтдээ 100 сая төгрөг юм суудгал шууд ичихсэн. Татврын байцаагч нар нөгөө татврын хуулиар ер нь үл маргах журмаараа татврын үрийг гаргуулах буюу шууд суудгал хийх ер нь эрхтэй. Тийм болохоор ер нь мэдээлэл хүргүүлээ тэгээ суудгал хийчихдэг юм байна гэж би бол ойлгосон. За анхан шатны шүүгэн шийдвэрийн хувьд бол 21 оны 2 сар шийдвэрлэгдээд за тэгээд давтаадагчны хувьд маань 21 оны 5 сар шийдвэрлэгдсэн ийм 2 шатны шүүгэн шийдвэртэй маргаан байгаа. Дээд жүхөр бол яваагүй. Би яг төстөө кейс дээд жүхөр явсан байж магадгүй гэж удаа тайсан ч ер нь ихний байдлаар бол олж чадаагүй. Хэрвээ яг сонсогч нар маань хэрвээ энэ кейсийг сонсоод дээд жүхээс тэдэн онд ийм кейс ер нь бол төстөө байсан шүү гэж мэдчихвэл бас ер нь шеэрлээрэй гэж хүсэж байна те. Одоо зүрхтэй байх нь уу, хөл хэрэглээний хувьд адилхан байх нь уу гэдэг талаас нь ярилцвал те. За үйл баримт руугаа орцгоё. За үйл баримтын хувьд сая хэлсэнчлэн ерөнхийдөө яг гол одоо маргаж байгаа этгээд нь бол банк ба санхүүгийн байгууллага одоо тайлбар энэ гаргаж явж байгаа. Гэхдээ юм 3 нэхэмжлэгч бол байгаа. За тийм болохоор яг нэхэмжлийн дийлэх хэсэг нь банк ба санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байсан гэх юм уу? За яа тэр банк ба санхүүгийн байгууллага ерөнхийдөө дийл болгоод л энэ үйл ажиллагаа ингэж яваад байгаа шүү дээ. За нэхэмжлэгч банк ба санхүүгийн байгууллага нь болохоор яг 2008 оноос хойш ерөнхийдөө банк ба санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрхлээд одоо зээл гадаад валютын арилжаа, санхүү хөрөнгө оруулалтын зөвлөгөө, цахим төлбөр тооцоо зэрэг үйл ажиллагаанууд эрхлэхээс гадна барьцаалан зээл үйл ажиллагаа, за тээврийн хэрэгслийн түрээс өөдрөглөх хөрөнгийн түрээсийн зэргийн ерөнхийдөө санхүү сүртэй үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг юм байна л да. За тэгээд тус компани одоо нэг зээлийн үйлчлэгээний нэг төрөл нь бол автомашины зээл бөгөөд за тус автомашины зээлийг олохдоо иргэний үеийн 235 дугаар зүйл заасан фидуцийн гэрээг зээлэгчтэй байгуулад за тэгээд тус гэрээнд нь заасан нөхцлөөр зээлийн одоо харилцаа дуусах хүртэл хугацаанд зээлдүүлэгчийн буюу банк бус санхүүгийн байгууллагын нэрээр одоо тухайн тэр машиныхаа гэрчлэгээ гаргадаг буюу одоо өмчлөлт нь байна гэсэн үг шүү дээ тийм. Машины гэрчлэгээ гэдэг чинь энэ автомашин хэний өмчлөл вэ гэдгийг л гэрчилж байгаа одоо өмнө тас байгаа шүү дээ. Тэр гэрчлэгээ нь бол ингээд банк бус санхүүгийн байгуулалтаараа гараад за тэгээд зээлийн гэрээний дагуу зээлүүд төлж дуусны дараа болвол за зээлдүүлэгчид автомашиныхаа өмчлөг эрхийг бол шилжүүлж тэр одоо гэрчлэгийг нь гаргаж өгдөг. Яг нь гэрчлэгийг нь гаргаж өгдөг гэж дандаа яриад байгаа нь манайхан нөгөө өмчлөх гэлтгчэнгүүд бас зарим нь энэ өмчлөх эрхийг одоо яг яаж нотолохыг юу гэж ойлгох юм гэж ойлгодог байж магадгүй те. Энэ бол ингээд автомашин үйл хөдлөх хөрөнгө зэрэг одоо иймэрхүү за одоо жишээлбэл компани хувьцаан дээр дандаа компани гэрчлэгээр ч юм уу автомашины гэрчлэг үйл хөдлөлийн гэрчлэг гэдэг эдгээр нотлохоотой үнэт цаасуудаар гэрчлэгдэж явж байгаа ийм одоо өмчлөх эрхүүд бол байгаа гэсэн үг ээ. За тэгээд ерөөд ийм фидуцийн гэрээ бол байгуулагдсан юм байна. Барьцааны гэрээнээс яг ялгаатай барьцааны гэрээ байгуулагдчих юм бол ерөөд өөрийн гүйцэтгэлийг бас хангаж байгаа. Та энэ зээлийн гэрээгээ төлөхгүй бол бид нар таны энэ барьцаанд тавьсан автомашины чинь зараад ч юм уу те дараагийн эрхийг хэрэгжүүлээд одоо зээлийнхаа мөнгөг гаргаж аавна олж аавна гэдэг агуулгатай шүү дээ. Гэхдээ барьцааны гэрээн дээр шууд тэр одоо үйл хөдлөх хөрөнгө байна уу хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ өмчлөлийн шууд шилжүүлээд байдаггүй. Фидуцийн гэрээний онцлог нь яг сая дурсанчлан тухайн тэр зээлийг төлж дуусах хүртэл буюу тэр үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд нь тухайн хөдлөх хөрөнгийг бол тэр зээлдүүлээд байгаа этгээдийн өмчлөлтөнд шилжүүлдэг одоо ийм харилцаа байгаамаа. За тэгээд нийслэлийн татврын газраас бол 2019 оны 12 дугаар сарын 11 өдөр бол банк ба санхүүгийн байгууллагын энэ мэдгдсэн байдаг юм байна. Банк ба санхүүгийн байгууллагын 154 сая 83 мянган төгрөгийн ийм одоо автоврын хэрэгслийн татвар байна. За тэгээд дахиад нэг хоёр холбоо амралтгүй компани нэгэнд нь энэ хийхийг гадна болохоор 79 сая 600 мянган төгрөгийн үр байна. За тэгэхээр энэ ил хийхийг гадна 47 сая 100 мянган төгрөгийн татвар үр байна. Буюу нийт ингээд 280 сая төгрөгийн автоврын бол өөрөө өгч хэрэглээ алтан татвар төлөх ёстой юм үр байна гэдгийг бол мэдгдсэн байдаг юм байна. За тэгээ мэдээж тухайн 3 одоо компани алтан татвараа тухайн мэдээлэл заасан хугацаанд нь төлөөг учраас нэхэмжлэгч одоо хуулийн этгээдүүдийн ийм данснаас нь нийт ингээд 100 сая төгрөгийг бол татвар улсын байцаагч нар ингээд үл маргах журмаар шууд сутгаад ингээд сутгахчихсан авчихсан гэхин цаашаа сутгахчихсан ийм үйл баримттай байдаг юм. За тэгэхээр ерөөдөө энэ 3 нэхэмжлээд байгаа компани маань нэр дээр нь бол нийт 11,574 шиг автоврын хэрэгсэл байгаа. Одоо үр төлбөртэй одоо улсын байцаагч нарын хэлж байгаагаар за тэгэхээр энэ 11,574 тээврийн хэрэгслийн 280 сая 877 мянган төгрөгийн
одоо алтан татварыг нь төлөөгүй. За тийм учраас ер нь татварын байцаагч нар үл орох жургаар тухайн үед надад дансанд нь байсан юм уу? Эсвэл ерөөхдөө эхний байдлаар гэж суудгасан ямар ч юм 100 сая төгрөг бол ингэж суудгаад одоо үүн дээр нь бол маргаж байгаа гэсэн үг байна. За хэмжлэгч компани бол одоо юу гэж маргаад аваа гэх юм бол ерөөхдөө энэ татварын албал 3 удаагийн өгүүлдлээр ингээ 3 компаниас 100 сая төгрөгийг шууд ингэж татаж суудгаж авсан нь бол хуулийг буруу хэрэгжилж байна. За иргэний хууль зааснаар бол энэ иргэний хууль заасан фидуцийн гэрээний төрлийг бол буруу тайлбарлаад за энэ компаниудын эрх хууль ёсны сонирхлыг зөрчиж гинэ гэж үзэж байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт Монгол улсын автоэврийн болон өөрөө өгч хэрэгсэл алтан татварын тухай хууль гэж байгаа. За энэ хууль бол ерөнхийдөө энэ маргааны хувьд яг хэрэглэгдэж байгаа гол хууль гэсэн үг. Хариуцагч нь хэмжлэгч дээж өгөхөөс бол одоо дээж өгөх гэнэ шүүхөөс бол энэ хуулийг бол тайлбарлаж хэрэглэж байгаа. За энэ хуулийн 3 дугаар зүйлд бол за Монгол Улсын нутаг дэвсгэрт автоэврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн аж ахуй нэгж байгууллага алтан татвар төлөгч байна гэж бол зааж байгаа. За тэгээ яг үүнтэй холбоотой сонирхуулаад мэдээлэл олгоод хэлэхэд манайх автомашин одоо эзэмшиж байгаа өмчилж байгаа унаа явдаг хүмүүс бол мэдж байгаа автомашины алтан татварыг одоо жил болгон нэг удаа төлж байгаа тээврийн хэрэгслийнхаа маркаас шалтгаалаад тий. За тэгээд тэр нь жил энэ хуулиараа юм байл шүү. Автоэврийн болон өөрөө өгч хэрэгсэл алтан татварын тухай хуулиараа жил болгоны 6 сарын 1-ээс өмнө татвараа төлсөн байх хэрэгтэй юм билээ. Хэрвээ жил болгоны 6 сарын 1-ээс хойш та ямар нэг автомашин одоо эзэмшиж байгаа болвол тухайн жилдээ багтаад алтан татвар төлсөн байх хэрэгтэй байдаг юм билээ л дээ. За тэгээд хууль дээр бол нөгөө нэг алтан татвар төлөх төр хувь хэмжээг бол тийм судлалын машины моторын одоо хэмжээ мэмжээ гэдгээ шалтгаалаад нэг тийм бодох аргачлал заасан байдаг юм билээ. Тэгээд тэргээрээ одоо бодогдсон явд юм байлгүй л гэж би бодсон шүү дээ. За тэгээд одоо жишээлбэл нөгөө чиргүүлтэй мэргүүлтэй тээврийн хэрэгсэл том тээврийн хэрэгслүүд эдэн төгрөг байна мэн гэж өрнөд алгүй ялгаатай цаашаад ингээд том байх тусмаа тий нэмэгдээж явах ийм бол одоо үр дагавартай юм байлээ. За тэгээд тэрвээ аж ахуй нэгж тухайн одоо эзэмшиж байгаа автомашиныхаа алтан татварыг олох юм бол улирал болгон одоо тэнцүү хуваагаад төлдөг юм байлээ. Жилийн 4 улиралд тухайн татвараа 4% улирал болгон төлдөг юм байлээ. Сонирнос гэснээс. За тэгээд тэрийнхэн нөгөө улирлын сүүлийн сарынхаа 25 өдрийн дотор өрн төлсөн байх юм байлээ. Тэгэхээр яг энэ автомашины одоо татвар төлөлт нь хувь хүн болон аж ахуй нэгжүүд бол энэ жоохон ялгаатай юм байлээ л дээ. Энэ нэг л уул машины татвар багч те юм байлээ шүү гэж мэдээлэл болгож сандраад хэлчихье гэж бодлоо. За тэгээ юутай ч компаниуд юу гэж хэлж байгаа юм бол за яг ингээд одоо аж ахуй нэг цөөхөн бол ингээд татлан татвар төлөгч байна гэж байгаа тий. За гэхдээ үүнээс үзэх юм бол энэ татвар ногдсон автомашинуудыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдүүд нь бол одоо зээлдэгч нэр юм аа. Манай энэ тохиолдолд энэ бол ингээд компани биш ээ. Энэ зээл өгöd байгаа банк ба санхүүгийн байгууллага биш ээ. Зээлдэгч нэр өөрсдөө болохоос одоо энэ манайх бол энэ татварыг төлөх ёсгүй маа л гэж өрнөгөөсөө гол нь гаргаж байгаа гэсэн үг. За хариуцагч нар бол юу гэж үзэж байгаа буюу улсын байцаагч нар юу гэж тайлбарлаж байгаа юм бол за саяны энэ автоэвэр болон өөрөө явж хэрэглээ алтан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд бол сая сэнчлэн энэ тээврийн хэрэгслийн одоо татварыг бол эзэмшиж буй хувь хүн аж ахуй нэгж байгууллага бол төлнө. За тэгээд 6 дугаар зүйлийн нэгд нь улсын бүртгэлд байгаа автоэврийн хэрэгсэл болон одоо өөрөө явж хэрэгсэлт тэдгэрийг ашиглаж байгаа хэсгээс үл харгалзан алтан татварыг ногдуулна гэж заасан гэж хэлж байгаа. За тэгээд татварын ерөнхий хуулиараа бол татварын улсын байцаагч нар нь тэгээд одоо татрын үрийг одоо гаргах талаар мэдэгдэх те татварын өртөө бол түүнийг үл маргах журмаар ингээд судгуулах хэрэгтэй маа гэж дуртаад за бас нэг сонирхолтой кейс гэж одоо агуулга дурдсан байсан нь ингэсэн байлээ. Ер нь яг татварын ерөнхий хууль за тэгээд энэ автоэвэр болон өөрөө явж хэрэгслийн одоо татварын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд засгийн газраас энэ автоэврийн тухайлыг хэрэгжүүлэх зариг арга хэмжээний тухай гээд 2009 онд юм тогтоолт баталж ирсэн байлээ л дээ. За тэгээд энэ тогтоолыг мөн хэрэгжүүлэх зорилгоор энэ татварын ерөнхий газар бол замтээвэр хөгжлийн яамтай одоо мэдээлэл харилцан солилцох тухай тийм гэрээ байгуулсан. За эрд гэрээгээр бол замтээврийн хөгжлийн яамнаас татварын ерөнхий газарт ер нь бол яг одоо ингээд нөгөө нийт автомашины одоо бүртгэлийг тэр эзэмшигчийн мэдээлэл амт ингээ явуулдаг юм шиг байгаа. Тэгээ би яг зүгээр бодсон нь ингээд за төрийн байгууллага төрч одоо хоорондоо ингээд мэдээлэл солилцохтой гэрээ байгуулдаг юм бах та гэж жоохон гайхсан гэх юм уу. Тэр чинь одоо нэгдсэн системтэй байдаг юм болов уу гэж яг тухайн үед бодохгүй. Тэгсэн чинь энэ ч жоохон сонир санагдсан. За ямар ч чи мэдээлэл солилцох гэрээ бол хийгдсэн. За үүний дагуу бол энэ замтын хөгжлийн яамнаас бол ингээд татварын ерхий газарт одоо энэ автоэвэр эзэмшигчийн мэдээлэл бол ингээд тухай бүр ирдгээ гэдэг бол ийм тайлбар өгөөд за тэгээд ийхүү ирүүлсэн мэдээллийн дагуу эдгээр татварын өртөө машинуудын өмчлөгч нь буюу одоо энэ гэрчилгээн дээр байгаа эзэмшигч гээд байгаа этгээд энэ эдгээр компани байсан учраас бол эдгээр компаниуд бид нэр татвар суудах гэн зөв юм аа гэж бол хэлж байгаа. За тэгээд хэмжилт гаргасан байгууллага нь бол нийт хөрөнгийн
одоо өөрийн өмчлөж шилжүүлж автоэврийн хэрэгслийн гишгэлийг өөрийн нэр дээр ингээ эзэмшигчээр бүртгүүлсэн тул Монгол Улс автоэвр болон өөрийн өгч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу энэ автоэвр болон өөрийн өгч хэрэгслийн албан татвар төлөгч болж байгаамаа гэдэг ийм тайлбарыг бол хэлсэн гэсэн үг. За тэгээд үл ингээ шүүгэн шийдвэрлэл рүү оръё. Сая ерөнхийдөө ойлгочлоо шүү дээ, тий? Зээлэр бол автомашин худалдсан. За тэгээд тэрийг фидуцийн гэрээ байгуулах буюу ер нь бол энэ хүн мөнгөө төлөхгүй бол бид нэр дараа нь яах вэ гэдэг арга хэмжээг авахын тулд ийм гэрээ байгуулад гэрчлэгийн зээлийг төлж дуустал нь бол өвчлөлтөө шилжүүлж гисэн байгаа. За татврын газар бол юу гэж байгаа вэ гэхээр за энэ нөгөө гэрчлэгээ танаа нэр дээр байгаа учраас энэ банк санхүүгийн байгууллага буюу зээл өгöd байгаа гэдэг татвараа төлөө гэдэг ингээд нэхэмжилж байгаа. За нөгөө компани нь бол бид нар одоо яничаа ингэж эзэмшиж ашиглаад байх юм байхгүй штэ. Бид нэр зээл олоход ер нь бол нэргний үлдээдэг юм гэрээний одоо өрөнгө бүртгэлийн нэг аргыг хэрэгэлсэн. Бид нар бол энэ татварыг төлөх үндэслэлгүй маа л гэж бодож нарах байна гэсэн үг байна. Ер нь ингэж сонсонгуудугаас айгу түгээмэл байдаг харилцаа болохоор бас ер нь хамаагүй ойлгомжтой байгаа гэж бодож байна. За анхан шатны шүүгэн шийдрүү сонирхолтой нэхэмжлэг бол бүхэлд нь хэрэгсэхгүй болохоо шийдвэрлсэн. За ингэхдээ саясан жишээ нь автоэврийн болон өөрийн өгч хэрэгслийн албан татварын тухай хуулийг бол тайлбарладаг. Яг 3 дугаар зүйл болон 6 дугаар зүйлийн л өөр нь бол тайлбарлаж байгаа маа. За 3 дугаар зүйл дээр нь бол Монгол Улсын нутаг дэвсгэрт автоэврийн болон өөрийн өгч хэрэгсэл эзэмшиж буй хөв хүн аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгч байна гэж. Энэ хууль нь бол яг 2010 нэгэн билүү 2 онд батлагдсан зүйл юм аа. За хурлаарс 1992 оны хууль гэсэн юм байна. Тэгээ яг саяны эсгүүдэд 2012 онд 2010 онд ингээд дүүрчлэлт орё явсан байсан ийм хууль байсан. Тэгээ яг энэ хэсгээр нь юу гэж зааж байгаа гэхээр эзэмшиж буй хувь хүн аж ахуйн нэгж байгуулах нь одоо албан татвар төлөгч байна гэж заасан юм байлээ л дээ. За тэгээ 6 дугаар зүйлийн нэгд нь бол Монгол улсыг одоо энэ усын бүртгэл бүртгэлтэй байгаа автоэврийн болон өөрийн өгч хэрэгсэл тэдгээрийг ашиглаж байгаас эсвэл хамааран албан татвар төлнө гэж бол ингээд заасан байдаг юм байлээ. За агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль гэж бас байгаа. Хэрвээ та нар анзаарч ирсэн болвол нөгөө татвар төлөхөд чинь дотор нь ингээд хэд хэдэн задаргаа байгаад идэг. Тэн дээр нь нэг задаргаа нь агаарын бохирдлын төлбөрийн одоо агаарын бохирдолтой холбоотой татвар ингээд нэмэгдчихсэн байдаг. За энэ нь бол агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар зөрчилдөгддөг юм байна. За тус хуулийн 4-р зүйлийн 4-ийн нэгд нь бол одоо дорд урсан эргээ аж ахуйн нэгж байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна гэд 4-ийн 1-4-т нь автоэврийн болон өөрийн явагч хэрэгсэл эзэмшиж байгаа гэж одоо эзэмшигч гэж бол ингэж дурдсан байдаг юм байна. Тэгэхээр ерөөхдөө эндээс гол агуулга нь бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа хүн нь энэ ерөөхдөө албан татварыг төлнө гэдэг агуулга бол хуульчлагдсан гэсэн үг байна. За тэгээд үүнийг бол анхан шатны шүүх юу гэж тайлбарлаж байгаа вэ гэх юм бол за автоэврийн хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгч байна гэж одоо ингэж хууль заасан байгаа учраас өмчлөгчөөр усын бүртгэл бүртгүүлсэн этгээд бол энэ албан татварыг төлнө гэж бол шууд усын дэжиг бол тайлбарласан. Энэ бол ингэж ерөөсөө л яг тэр бичүүгээр мөтөд байгаа буюу тэр өмчлөгч этгээд л энэ татварыг төлнө. Тийм учраас энэ усын байцаагч бол ерөөсөө энэ хууль этгээдүүдээс ингэж шаардах нь бол зөв юм аа гэж тайлбарласан. За тэгээд татврын ерөнхий хууль сая дурсанчлын ерөнхийдөө тэр одоо хугацаанд төлөөгүй татвар бол татврын үр байна. Тэр татврын өртөө холбоотой одоо хураах байна ямар нэгэн мэдээллийг бол татвар улсын байцаагч явуулах хэрэгтэй. Тэн дээр нэг хугацаа заах хэрэгтэй. Хугацаа заагаад тэр хугацаанд төлөөгүй болвол үл маргах журмаар түүнийг гаргуулах эрхтэй гэдэг бол арга хэмжээг бол хуульчилсан байгаа. За тийм учраас улсын байцаагч бол ийм эрхтэй байна гэж бол хэлсэн. За тэгээд мөн автоэврийн хэрэгслийн усын бүртгэлийг эрхэлдэг автоэврийн үндэсний төвөөс бол ирүүлсэн мэдээллийн дагуу татврын ерөнхий газрын нэгдсэн системийн тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчийн мэдээлэлд үндэслэн за нэхэмжлэгч компаниудын банкны цэснээс татврын үл маргах журмаар ингэж хураах гэсэн нь бол бас ингээд зүв байна. Ингээд татврын улсын байцаагч нарын автоэврийн үндэсний төвөөс ирсэн мэдээлэлд үндэслээд энэ автоэврийн хэрэгслүүд өмчлөгчнөөс татврыг судалсан байна. Энэ зүв байна л гэдэг гэсэн үг. За тэгээ бас нэг сонирхолтой санагдсан тайлбар хийсэн нь энэ зээлдүүлэгч одоо зээлдэгч нарын зээлийн гэрээтэй холбоотой нэг харилцааг бол дурдсан. Энэ бас ер нь яг сонирхолтой санагцсан. Юу гэсэн бэ гэх юм бол үрийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчилж шилжүүлэх фидуцийн одоо энэ гэрээний 5-1 арга болохоор хэрэв зээлдүүлэгч нь буюу одоо энэ банк санхүүгийн байгууллагч гэдэг мөнгө зээлж байгаа хүн нь зээлдэгчийн өмнөөс тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар, зам тээврийн ашиглалтын татвар зэрэг тээврийн хэрэгслийн татварыг төлсөн тохиолдолд дараагийн арга хэмжээг авна гэд төсн одоо төлбөрийг зээлдүүлэгчээр 2 дахин нуурчлуулна. Зээлдэгчийн иргэн төлөлтөөс тэргүй ээлжинд одоо эдгээр энэ төсн татварыг судалгаж аавна гэх зэрэг зохицуултыг бол ингээд заасан байна. Эндээс харах юм бол ер нь баг та нарын гэрээндээ өөрсдөө хэн татвар төлөхөө заасан юм шүү. Буюу энэ банк санхүүгийн байгууллага зээлдүүлэгч нь өөрөө төлнө үү, дараа нь суудах нь гэдэг бараг агуулгаар зохицуулсан юм шүү. Энэ гэрээ ч өөр юм агуулгатай юм шүү гэдэг ийм тайлбар хийсэн нь жоохон сонирхолтой санагдсан гэх юм уу.
За тэгээд а мгм. Үнэхээр анхаасны шүүх одоо өмнөх дүгнэлттэйгээ шууд одоо юу яаж ийн гэсэн үг болчих юм санагдаад тах юм. Одоо Харин би бас жоохон өмнө нь гайхсан гэх юм бол уу тийм яг хуулиараа тонлог бол үү баал. өмчлөгч нь буюу тийм хуулиараа өмчлөгч нь буюу та нар одоо банк санхүүгийн байгууллага бүртгэлээрээ өмчлөгч гэж байгаа учраас татвараа төлнө гэж Тийм тийм. хуулийг тайлбарлаж байгаа тохиолдолд гэрээнд орсон тэр залтууд бол шууд Хамаагүй шүү одоо дээ тий ер хууль нь. тогтоомжсон гэдэг рүүгээ орохоор шүү дээ. Тийм. Харин тийм нэг сонирхолтой санагдсан гэдэг байгаа нь ер нь бол тийм. За үүнтэй холбоотойгоор тэгээд аашны шүүх юу гэж үргэлжлүүлж байгаа вэ гэдэг юм бол авто тээврийн болон энэ өөрөө өгч хэрэглэх алтан давтарыг хэн төлөх асуудлыг үүрэг гүйцэтгэгчд үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулсан тэгснээр зохицуулах боломжтой байна гэдэг байгаа байхгүй юу. Уг асуудал нь гэрээний талуудын тохиролцооны асуудал буюу нэхэмжлэгч компаниудын өөрсдийн дотоод зохион байгуулалтын асуудал байна. Тийм учраас зөвхөн нэхэмжлэгч компаниудын дотоод асуудлын улмаас хариуцах царгааны байгууллага буруутгах боломжгүй байна гэдэг ийм тайлбар хэлчихэж байгаа нь бас надад жоохон ардаас нь тоглоомж байгааг сайн нэмэгээ хэлсэнчлэн сонир санагдсан. Уул нь дээрээ ингээд хууль тайлбарлаад явж байгаа та энэ бол ингээд эзэмшигч өмчлөгч гэдгийг гэрчилгээн дээр байгаа этгээд гэж үзэнгүүтээ энэ нөгөө татвар төлөх гэдэг одоо хуулиуд дээр нь эзэмшигч төлнө гэдгийг тайлбарлахдаа гэрчилгээн дээр байгаа этгээд л төлнө гэж тайлбарлаад байгаа штэ тий. Тэгсэн хэрнээ уул нь эн чинь ингээд баг та нар гэрэн дээрээ зохицуулсан юм шүү зохицуулах боломжтой байна гэдэг тайлбар хэлж байгаа нь харин нэг бодлын тийм одоо жоох хацалтаагүй юм шиг жоох эргэлзээтэй л болгочихж байгаа юм л да эргэл хууль хэрэглэг ер нь бол бас яг тэгж Тийм санагдсан ээ. гэсэн. Тэгээ харьцангуй ингээд нэг жоохон ердийн үгээр хэлэхэд бол нэг бүрэн хэлөө тайцсан гэмээр юм Тэгсэн шиг. юм Яг шиг одоо юу санагдсан. гэдэг нь татврын харилцаан дээр бол татвар төлөгч гэдэг нь бол яг хэн байх юм бэ гэдэг чинь өөрөө маш тодорхой Нэрийг байх угаасаа хэрэгтэй тийм. байх ёстой. Хэрвээ одоо анхаасны шүүхэн ярьж байгаачлан дотоод зохион байгуулалтын асуудал байна гэж үзэх юм бол жишээ нь одоо суудхан төлөгч мөлөгч гэдэг англи руугаа орох ёстой ч гэдэм арай өөр юм руу орчих бах тий. За тэгээд мэдээж туш шийдвэр дээр нь хэмжлэгч бол давтаалагчны гомдол гаргаж байгаа. Эдгээр үндэслэл дээр нь ерөөхдөө анх тусад үндэслэлтэй одоо илүү батгдаг гэх юм уу? Юу гэж байгаа гэх юм бол автоэрэн бол энэ өөрөө өгч хэрэглэх алтан натурын тухайлан 3 дугаар зүйлийг одоо энэ дээд анхаашны шугаал тайлбарлаж байгаа. За гэхдээ энэ агуулга нь юу гэж байгаа гэдэг юм бол тухайн автоэрийн хэрэгслийг эзэмшигч татвар төлөгч байхаар хуульчилсан буюу тухайн тээврийн хэрэгслийг боддоор эзэмшиж буй этгээд бол эзэмшигч гэж одоо иргэний хуулиараа тайлбарлагдан. Тийм учраас одоо зээлдэгч буюу энэ нэг эзэмшээд ашиглаад явж байгаа тэр тээврийн хэрэгслийг одоо ингээд боддоор эзэмшиж буй этгээд бол энэ тухайн татварыг ног төлөх ёстой маа гэж мэдээж тайлбарлаж байгаа тийм үү. За тэгээд Монгол Улсын бүртгэлийн санд байгаа автоэврийн хэрэгслийн алтан татварыг ногдуулах бөгөөд одоо тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаагүй бол тээврийн хэрэгслийн алтан татварыг ногдуулах тухай зохицуултыг ер нь дэд энэ одоо анхаачны шүүгч жоохон буруугаар тайлбарлаж байна гэж үзэж байгаа. За юу гэх юм бол анхаачны шүүх нь автоэврийн хэрэгсэлтэй холбоотой татврын хуулийг тайлбарлахдаа нөгөө ашиглаж буй хэсгээс үл хамааран бүртгэлт байгаа бол одоо төлнө. Тийм болохоор танаа одоо компани ашиглаж байгаа хэсэг нь хамаагүй ингээд гэрчлэгийн гарц хэмжээнд төлнө гэдэг агуулгыг хэлээд байгаа шүү дээ тий. Гэхдээ тэр зохицуултын агуулга юу гэж одоо үдэж ийн вэ гэж хэмжлэгч тайлбарлаж байгаа гэхээр энэ бол ингээд тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаагүй буюу те бүртгэл байгаа л бол та тэр тээврийн хэрэгслийг одоо хашаанда ашиглаагүй 10 жил болсон байна уу 5 жил болсон байна уу гэдг нь хамаагүй бүртгэл байгаа бол татвар төлнө гэдэг агуулга байгаа болохоос биш та ашиглахгүй байгаа ч гэсэн таны нэр дээр байгаа болвол одоо бодит эзэмшигч нь өөр идэхэд байсаар адил төлнө гэдэг агуулга биш юмаа гэж одоо маргаж байгаа гэсэн үг. За мөн Петүцийн гэрээний хувьд одоо зөвхөн зээлийн гэрээний өргөн гүйцэтгэлийг барьцаалуулсан автомашинаар хангуулах зорилготой ийм гэрээ. За тэгээ энэхүү гэрээний одоо дагуу тухайн автомашиныг дахиран зарцуулах бусад шилжүүлэх юм барьцаалах хэрэг бол манай компанид үүсдэггүй маа. Бид нэр ийм одоо ирэхгүй гэрээ байгуулгаа гэж бол ингэж тайлбарлаж байгаа. Тийм болохоор энэ бодит эзэмшигч буюу ерөөхдөө зээлдэгч нь одоо төлнө гэдэг агуулгаар л маргаж байгаа гэсэн. За гэтэл ер нь давтаалт ташны шүүх бол анхаачны шүүхийн шийдвэрийг үнэлэлтэй өнөдүүдэд хэвээр үлдээсэн. За ингэхдээ бол хууль хэрэглээний хувьд бол ерөнхийдөө адилхан тайлбар хийж байгаа. Яа тэгэхээр анхаачны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээг үнэлэлтэй өнөдөөсөн юм шүү дээ тий. За тэгээд автоэврийн хэрэгслийг эзэмшиж буй хувь хүн аж ахуйн нэгж байгууллага алтан төлөгч байна гэдэг бол уг тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа хэсгээс үл хамааран одоо алтан натур ногдуулахаар автоэврийн хэрэгсэл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байхаар бол зохицуулсан байна. Зөв өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй этгээд буюу эзэмших эрхтэйгээр
бүртгүүлсэн этгээд нь нөгөө гэрчлэгийн дээр л одоо нэрийн дугаат гэдэг нь л гэж хэлээд байгаа юм л да. Хууль засан татврыг төлөхөөр хуульчилсан гэж бол тайлбарлаж байгаа гэсэн үг. За тийм учраас нэхэмжлэгч нар нь бол одоо зээлэн болон фидуцийн гэрээний тухайн тээврийн хэрэгслийн татвар хураамж торгуул болон тээврийн хэрэгсэл ашигласнаас үүсэх гэм ориг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй зээлдэгч хариуцах ёстой гэж одоо үзвэл энэ гэрээний бол маш учиртай хурлаа өөрсдөө иргэний жургаар нь хэмжлээ гэж хэлчихэж байгаа юм бас. Ер нь эхлээд төлчөөд дараа нь өөртөө алдаас нь ингээд хөөцөлтөө яваач гэдэг агуулга гараад ирж байгаа хгүй. За тэгээд нэхэмжил гаргаж байгаа гурван энэ компанийн хувьд бол одоо хууль этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй навт дээр хэрэгслээ алтан татварыг хууль зас хугацаанд нь төлөөгүй за татврын үр үүсгэс нь бол тогтоогдож чинь. Тэгээ энэ тохиолдолд одоо энэ хууль заснаар үйл маргах журмаар татврын үрийг барагдуулсан хариуцагчийн үйлдэлийг бол хуульд нийцээгүй эсвэл одоо хууль этгээд их ашиг сонирхлыг зөрчсөн гэж бол одоо үзэх үндэслэл алга байна гэдэг бол ерөөдөө ийм дүгнэлтийг бол хийсэ. За тэг яг хуу энэ дүгнэлттэй холбоотой хэд хэдэн сонирхолтой асуудал хөндөгдөж байгаа нь ингээд нөгөө шийдчихээр яаж байгаа вэ гэдэг юм бол жоохон ингээ практик болоод тогтчихж байгаа юм билээ л дээ. Ягаад тэгэхээр одоо ч ихлэ саяны саяны л банк бус санхүүгийн байгууллага энэ гурван компани татврын өртөө гэдэг тээврийн хэрэгслийн жагсаалтын жишээлбэл 11 мянга ийм тээврийн хэрэгсэл байж тээ. Энд чинь зөвхөн нэг банк бусдаар гарч байгаа кейс байхгүй юу? Тэнгүүд одоо монголчууд 500 гаруй банк бус байгаа. Хэдэн ийм бидүүтэн гэрээгээр автомашины зээл олгодог бас сайн мэдхгүй. Гэхдээ би бол яг тийм баг гэж бол бодохгүй байна. Дийлэг тохиолдолд энэ банк бус санхүүгийн байгууллагууд зээлээр одоо машины өргөдөд бидүүтэн гэрээ байгуулж явж байгаа штэ тий. Тэгээд яг сонирхолтой хөндөгдөж байгаа асуудал нь энэ цаашаад ингээд ерөөхдөө нэг тийм практик болоод тогтсон юм шиг байлээ л дээ тий. Зээлдэг чинь автовын машиныхаа одоо хэрэгслийнхаа машиныхаа татварыг төлдөггүй гээд ингээд жил мэл ч юм уу ингээд улирлаар ерөөсөө хэдэн жилээр ингээд магадгүй тэр нөгөө татврын нь өрн хуримтлагдчихдаг. Тэнгүүд татврын байцаагч эргээд нөгөө зээлдүүлсэн банк бас санхүүгийн байгууллах нь шууд дааснаас сутгадаг ч гэх юм. Ийм тохиолдол өрн түгээмэл нэхэмжлийн тэр ирдэг тохиолдол өрн түгээмэл байдаг юм байна гэж ойлгосон. Тийм болохоор ерөөдөө бас яг зөвүү хэсэг төр жоох эргэлзэн гэх юм уу? Яг нь энэ бол одоо миний хувь судлаачийн одоо хуульчийн юм чинь хуульчийн л маань өгдөг шүү дээ тий. Энэ автомашины эзэмшигч бол өмчлөгчийн асуудал зааг ялгааг зөв гаргасан юм болов уу тий. Энэ татврын хууль дээр заасан байгаа тэр эзэмшиж байгаа хувь хүн хөлийг тэгээд аж ахуйн нэгжийн төлнө гэдэг зааг ялгаан зөв гарсан юм болов уу. Тэгээд гол нөгөө захиргааны маргаан болохоор энэ иргэний хууль руугаа орж жоохон тайлбарлаагүй гэх юм уу. Фидуцийн гэрээгээр яг хинэн эзэмшиж ашиглаад байгаа нь те өмчлөгч нь одоо яг өмчөөр нь шилжээд байгаа ч гэсэн нэг жинхэнэ эзэмшигч нь хин гэдэг тэр фидуцийн гэрээн дээр жоохон тайлбар хийгээгүй юм шиг бол жоохон санагдсан гэх юм уу? Миний хувьд ер нь зүгээр харахаар илүү фидуцийн гэрээний одоо юутай байгаа гэрээнийхээ яг үндсэн суурин дээр бол одоо юу гэдгийг буусан шийдвэр юм болов уу гэж харж байна. Гэтэ яг нэг ийм болчихж байгаа юм болов уу? Фидуц барьцаа хоёрын гол ялгаа чинь аль талдаа илүү арай жоохон давуу ирэх гэж одоо ярих юм уу те. Одоо чинь барьцаа фидуц хоёр нэг сүртэй ялгаагүй хэрнээ гол ялгаа нь за жишээлх юм бол мөнгө төлөхгүй байх юм бол дараад нь одоо нөгөө хүний хайгаад болоод яг тэгэхээр нөгөө энэ автомашин зэрэг юмнууд чинь болохоор нөгөө бүртгэлээр заавал гэрчлэгэн дээр бичлэлт хийж иж юмнуудыг шилждэг энэ төр юм процесстэй болонгууд тэр нөгөө процесстэй дараад нь хийх гингүүд нөгөөдүүл нь олдохоо байцдаг ч юм уу ингээд ийм төвхтэй байдал үүсгэж болзошгүй учраас илүү нөгөө одоо зээлдүүлэгч талдаа тийм болохоор зүрх сонгож байгаа бол наан тэрийг тийм наан тэрийг хийх боломжийг олгочихж байгаа учраас одоо илүү зээлдүүлэгч талдаа дараад нь зардал гарахгүй байх ийм одоо давуу талыг бий болгож байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр давуу талыг нэгдүгээрт олж авч байгаа. За тэгээд угаасаа нөгөө өмчлөл нь ингэж тодорхойлогдож байгаа тохиолдолд фидуцийн гэрээний агуулгач өөрөө нөгөө өмчлөлөө шилжүүлнэ гэдэг ингэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо өмчлөгч гэж тодорхойлогдож байгаа этгээд нь татвар энтрээ аваад явах зайлшгүй байх. Гэхдээ нөгөө фидуцийн гэрээний зохицуулалт дунд чинь уг нь бол фидуцийн гэрээний агуулга нь өмчлөлөө шилжүүлчихээр өмчил шилжиж байгаа гэдэг утгаараа нөгөө эзэмшил ашиглалтан ч гэсэн магадгүй одоо тэр нөгөө юу талдаа зээлдүүлэгч талдаа шилжиж байгаа тохиолдолд уг нь энэ болчихж байгаа юм шиг харагдангууд би бусад одоо улсын хууль дээр яг тэгдэг хэсгийг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн манай улсын хууль дээр жишээлх юм бол фидуцаа хийхдээ өмчлөлөөр тодорхойлогдож байгаа тэр этгээд нь одоо эзэмшихгүйгээр нөгөө хүн нь өөрөө эзэмшээд яваад иж болдог тийм залттай болохоор одоо тэр үр ашгаа нөгөө тал нь одоо үгдийн тэр зээл авсан гэдэг тал нь ингээ хэрэглээд машинаа явж байгаа гэдэг талаас нь харахаар харин одоо тэр нь төлөх ёстой ч юм шиг л харагдаж байна. Гэтэ яг уу
За яг нь юутай одоо юу гэдэг шүүхийн шийдвэртэй марахгүй гэх нь бол цаашаа. Гэтэ яг нэг өнцөг нь бол энэ бах гэж бодож байна. Тийм тийм. Тэгээ энэ дээр яг хуу одоо өөрт нь шүүхэн шийдвэрийн дүгнэлт хийн гэдэг шиг бидэд өөр өөртөө дүгнэлтийг сонсогчсон маань ч их өөр өөртөө дүгнэлтийг явуулах бах тий. Тэгээ яг иргэний хууль дээр педуцин гэрээ бол яг тэр үрийн гүйцэтгэлийг төлөх хүртэлх хугацаанд л яг тэр одоо зээлтүүлэлт байгаа этгээдэд уус өмчлөлийн шилжүүлээд байгаа буюу тий илүү баталгаа илүү даваа талыг л илүү одоо баталгааг л сайн өгч ийн гэсэн үг л тий. Тэгээ иргэний хуулийн 230-52 дээр бол тэгээд байгаа хгүй шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах хэрэгтэй бахаар гэрээ зааж болно гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ер нь бол яг хуу одоо манай практик түгээмэл аваад тохиолдол нь дийлэхтэй бол бидүүт бол яг энэ автомашин дээр л хэрэглэгдэж байгаа. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь автомашины зээл дээр тий. Тэнгүүд яг тэр нэг автомашин зээлээд байгаа этгээд нь харин өөрөө ерөөдөө шууд ашиглах гэхээс илүү ер нь яг эзэмших агуулгаар гэх юм уу илүү одоо тэр автомашиных үр шимийг хүртээд илүү одоо түүнийгээ юу гэдэг чинь яг өөрийнхөө одоо захиран зарцуулаад сайжруулад одоо буутгадаг бол муутгаад тий зээлээ төлжил байвал яг тэр одоо автомашины яаж эзэмшиж чинь гэдэг тэр агуулга бол яг үнэ педуцин гэрээ байгуулад байгаа өмчлөгчд бол нэг тийм хамааралгүй болчиход байгаа юм л да. За тэнгууд би үүнтэй холбоотой педуцин гэрээг юу н тайлбарласан өөр кейс байна уу гэд юу н ойрын хугацааны кейс хайсан чинь давтаалгачны шүгэн бас нэг 24 оны 9 сарын кейс болсон. Бас дээд хүн шийдвэр үүн дээр байхгүй маань гэж ойлгосон. Энэ дээр гарсан сонирхолтой юм нь юу байсан бэ гэхээр юу байсан юм шиг үл ингээд нөгөө одоо активрийн хэрэгслийг унж авч байгаа тусал гаргачихсан. За гэхдээ тэр активрийн хэрэгсэл нь бол ерөөдөө компани одоо эзэмшлих гэх юм уу? Компани ер нь бол авсан. За тэгээд долооч нь унж авч байгаад осол гаргачихсан. Гэхдээ тэр машиныг болвол дахиад педуцин гэрээгээр өөр нэг одоо компанийн нэр дээр шилжүүлчихсэн. Одоо тухайн тэр анх авсан компани л өрхөдөө зээл аваад ч юм уу ягаад ч юм нэг үүргийн гүйцэтгэлд болвол шилжүүлээ дахиад өөр нэг компанийн нэр дээр шилжүүлчихсэн. Гэхдээ тэр анх авсан компани жолооч нь унж авч байгаад осол гаргатаад тохирол гаргачихсан. За тэгээд тэр тохирлоо нэхэмжилсэн юм кейс байлээ. Тэгээ энэ тохиолдолд энэ бол иргэний маргаан байгаа байхгүй юу? Тэгэхээр иргэний нийслэлийн иргэний эргийн давтаалтын шатны шүүх бол энэ дэр тайлбар хийсэн гэсэн үг. Тэгэхээр миний бодлоор энэ иргэн захиргаа хоёр дээр жоох ингээ ялгаа гараад байгаа санагдаад байхгүй. Энэ тохиолдолд илүү педуцин гэрээ рүү яг орж байгаа гэсэн үг. Өмнөх тохиолдол чинь саяны ярьж байгаа яг манай подкастын тохиолдол илүү татварын хуулиар тайлбарлаад тэр эзэмшигч гэдэг нь ерөнхийдөө шууд гिचилгэн дээр ихтгээд юм байна л гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэнгүүд энэ тохиолдолд яг юу гэж хэлсэн бэ гэхээр нэхэмжилж байгаа үнэ нь энэ педуцин гэрээгээр бол ингээд энэ одоо автомашины энэ гэрчлэгээ өмчлөл нь бол ингээд энэ уу гэдэг компанид байна. Гэтэл одоо энэ гэдэг хүн чинь Б гэдэг одоо компани БХК-гийн одоо ажилтан тэнгуүдээ БХК ерөнхийдөө одоо педуцин гэрээгээр энэ автомашины өмчлөлийг УХК шилжүүлчихсэн юм байна. Тийм болохоор ерөнхийдөө би БХК болон УХК-гаас одоо энэ хохирлоо нэхэмжилж байна гэж одоо ерөн тэр автомашины хохирсон үнэ нь нэхэмжилсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь иргэний эргийн давтаалтын шүүгээс бол яг педуцин гэрээний дагуу УХК-гийн одоо өмчлөлд шилжүүлсэн ч гэсэн энэ бол ингээд тээврийн хэрэгслийн тэр эзэмшиж байгаатай холбоотой хохирлыг бол шууд УХК-д одоо бий болохгүй маа гэж бол тайлбарсан. Яг нь бүр тодорхой хэлэх юм бол УХК-гийн хувьд тээврийн хэрэгслийн улсын бүртгэл одоо өмчлөгчөөр бүртгэгдсэн нь зээлийн гэрээний үүрэн гүйцэтгэлийг хангах зорилгоор педуцин эрхтэй болоход баталгаажуулсан үйлдэл бөгөөд энэ тээврийн хэрэгслийг боддоор эзэмшилтэд аваагүй болохоор өмчлөх хэрэг үүсэхгүй. За энэ тохиолдолд тохирлыг хариуцахгүй маа гэдэг бол ийм тайлбар хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг иргэний олон захиргааны шүүхүүд энэ дээр жоохон ялгаатай тайлбар хийсэн болов уу гэж ойлгосон гэж хэлэх юм уу. За тэгэхээр зам тээврийг энэ хосолт гарсны улмаас одоо саяны жолооч нь бол нөгөө хариуцагч Б гэдэг энэ компани одоо тээврийн хэрэгслийг унж авч байгаа тийм одоо осол гаргачихсан тийм үү. Тэнгүүд Б гэдэг компани бол энэ зээлийн гэрээний үүрэн гүйцэтгэлийг хангуулахаар педуцин гэрээг бол УХК-тай байгуулад өмчлөлтнөө шилжүүлсэн. За тэгэхээр өмчлөх хэрэг нь бол БХК дүрн дуусаагүй юу гэж хэлээд байгаа гэхээр бодитоор угаасаа энэ БХК-ны эзэмшээд тэгээ БХК-гийн одоо ажил үүрэг гүйцэтгэж яваад ингээд тосол гаргачихсан болохоор ерөөхдөө нөхөрлөлийн БХК төлнөө одоо нөхөн төлнөө гэдэг ийм хариулт биелчихсэн байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр бол автомашины яг бодит эзэмшилтээр нь тулгуурлаж арай өөр тайлбар хийсэн гэдэг юм уу. Тийм болохоор бас ер нь жоохон сонирхолтой иймэрхүү кейсүүд харьцуулагдаж болох юм байна гэж бодсон гэх юм уу. Ийм байлаа. Тэгээд сонсогч нар маань өөрсдөө ер нь иймэрхүү одоо шүүхийн шийдвэр судалж байгаа ч юм уу тий байл харьцуулаад үзэхгүй юу. Энэ сүүлд болсон шүүхийн шийдвэрийн бас холбоотой хэсгийг би комментаар ч юм уу тодорхойлох хэсэгтээ оруулчихъя. Тэгээ энэ сая 24 оны 9 сард давхаар шийдвэрлэгдсэн юм кейс байсан байна. За ер нь бол практикт нэлээд үүсгээр
Одоо ер нь бол нэлээд өсөж байгаа. Тэгээд өөр ер нь хөрөнгүүд дээр ч гэсэн цаашид өсөж болохоор юм сонирхолтой кейс байлаа гэж бодож байна. Тэгээд Харин энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаар маань энэ үрээд өндөрлөж байна. тэгээд дараагийн дугаараараа дахин уулзцгаая баяр таа.